Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Өнөөдөр Дундгов аймгийн захиргаа хурал нийлээд нутгийн засаглалын менежмент, орон нутгийн хөгжил гэсэн ийм чухал сэдвээр арга хэмжээ, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Бүх удирдах ажилтнууд энд оролцож байгаа юм байна. Тэгээд энэ арга хэмжээнд намайг бас урьж төрийн албан болон орон нутгийн хөгжил гэсэн ийм сэдвээр лекц уншиж өгөөч гэж урьжсан. Энэ арга хэмжээнд орж энэ лекцийг уншиж оролцож байна. Орон нутгийн хөгжил гэдэг бол орон нутгийн удирдлага, орон нутгийн менежмент нэг ойлголттой болж, нэг тийшээ харж, нэг зорилгод нэгдэж байж бүтэх ажил. Ер нь нэг үгүй хэлэхэд бол Дундгов аймаг бол газар нутгийн хувьд ч гэлээ гэсэн, хүн амын хувьд ч гэлээ гэсэн ер нь жижиг өтөр аймагтай орно. Жижиг өтөр аймагтай орно гэдэг чинь бол хүний нөөцийн хувьд бас ингээд бусад нөөцийн хувьд ч гэсэн тийм бусад том аймагуудтай харьцуулах юм бол харьцангуй бас дутуу талтай гэсэн. Тэгээ Дундгов аймагт бол давуу тал бас бий. Яг гэвэл ингээд зүүн баруун тишээ чиглэсэн төв зам, хойноос урагшаан чиглэсэн төв зам, ингээд төв замын огтлцол дээр байдаг тээвэр логистикийн ч гэдэг юм уу, энэ төв замын огтлцлыг ашиглаж ингээд орон нутгийн хөгжил бусад зүйлүүдийг холбож оролцох ийм өргөн боломж байгаа. Улаанбаатарт ойрхон гэдгээрээ бол Дундгов аймгийг бас Улаанбаатарт ойрхон учраас Улаанбаатараас хамаг юм аваад ингээд өөртөө бас энэ үйлдвэрлэлийн тэр хөгжих нь муу байдаг гэж ярьдаг. Нэг талаасаа тийм байх, нөгөө талаасаа бол тэр Улаанбаатар гэдэг улсын бараг талаас илүү хувийн шугам оршин суудаг. Тэнд хамаг үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэг тэр том зах зээлд ойрхон байна гэдэг бол бас Дундговын давуу тал мөн. Тэгээд ингээд хойноо бол тийм том нөөцтэй, урд талд бол уул уурхайн ингээд өмнө зүгт бол уул уурхайн том потенциал байж байна. Эднэрийг холбосон ийм бизнесийн үйл ажиллагаа цаашдаа явагдах ийм өргөн боломжтой. Тэгээд энэ бизнесийн үйл ажиллагааг явуулах энэ орон нутгийн өргөн боломжийг ашиглахад бол төрийн албан хаагч хөгжүүлэх асуудал чухал, хувийн секторыг дэмжих асуудал чухал. Хувийн секторыг аль болохоор дэмжиж ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал энэ орон нутгийн хөгжилд бол хамгийн их чухал зүйл мөн. Тэрнээсээ гадна бол энэ бүх ийм бололцоотой, энэ тэнд байж байгаа бүх бололцоо, энэ давуу талуудыг хооронд нь нэгтгэж удирдах гэдэг бол орон нутгийн засаглалын менежментийн гол чухал асуудал. Ерөөсөө яах аргагүй мөн. Юуны төрөнд төрийн албан чадварчуулж хариуцлагатай мэргэжлийн төвшөнд сайн ажиллах ёстой. Төрийн алба бол мерит зарчим төсөөлсөн тогтвортой ийм чадварлаг төрийн албатай байж энэ бүх асуудлуудыг хийн. Тэрнээс орон нутгийн ашиг сонирхол юун дээр байна уу гэдэг асуудлыг орон нутгийн удирдлага тодорхойлоод төрийн удирдлага бол энэ дээр ямар менежмент хийх үү гэдэг дээр сонголтоо зөв хийгээд орон нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хоорондоо тийм хосолж ажиллах юм бол энэний ард талд гарахгүй гэсэн зүйл байхгүй. Тэрнээсээ гадна Дундгов бол өөрийн гэсэн бас соёл уламжлалын онцлогтой, аялал жуулчлалын сонирхол татах тийм өргөн бас баазтай. Тэд өөрийнхөө тийм хүүхэд тулгуурласан тийм онцлогтой аялал жуулчлалыг ч гэдэг юм онцлогтой урлаг судалгаа сургалтын энэ том бааз хүрээлэн байгууллагатай ч гэсэн ийм бололцоотой ийм л аймаг байгаа юм. Гэтэ Дундгов аймаг бол харьцангуй сүүлд байгуулагдсан 41 онд байгуулагдсан аймаг гэхэд бол бас боломжийн хэмжээнд хөгжөөд явж байгаа. Зарим сумдууд нь ингээд 100 жилийн аваа тэмдэглээд явж байна. Дундгов аймагт бол хөгжлийн өргөн ирээдүй бий. Энэ арга хэмжээг нэгтгэж зохион байгуулж байгааг маш зөв зүйтэй асуудлаа гэж бодож байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.